Сайн байцгаана уу хүндэт эцэгчүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэнд төргийе. Авиа тониолох хичээл заах эцэгчүүдэд зориулсан видео зөвлөмж хичээлийн өмнөх дугаараар бид эхний 10 авианы тухай ярилцсан. Энэ удаад дараагийн 10 авианы тухай ярихаар бэлтгэлээ. Эрг өгүүлэгчийн дараа бид хэ авианы тухай үзнэ. За хэг хэлэхэд хэрхэн сонсдох байдлыг өдрөө сонсгоё. Хэ. За хэ хэлэхэд хэ уруулын бус хэлний хойгоор хэлэгддэг. За монгол хэлний хойгоор хэлэгдэх дөрвөн гээгүүлэгчийн нэг нь хэ гээгүүлэгч юм аа. За хэ дуугүй гээгүүлэгч. За дуугүй гэдэг маань тухайн авиаг хэлэхэд дуу нь тод сонсдохгүй, анир сонсдох гээгүүлэгчийг дуугүй гээгүүлэгч гэж хэлж байгаа. За тухайн авиаг хэлэхэд дуу чанга тод сонсогдох гээгүүлэгчийг дуутай гээгүүлэгч гэж хэлдэг. За хэ шүргэх гээгүүлэгч. За шүргэх гэдэг маань хэл тагнаад хурч очихгүй хэлэгдэж байгааг шүргэх гээгүүлэгч гэж хэлж байгаамаа. Хэ авиаг бичиж үзүүлье. Хэ. За хэрэм бичээ. Хэрэм. За хэ гээгүүлэгчээ ихшиг аваагаар амьлуулад хэлээ бүтээрээ ха, хэ, хи, хо, ху, хө, хүү гэсэн үгүүдийг уншиж чаддаг болно. За ихшиг авааг өөрчлөхөд үгийн утга хэрхэн өөрчлөгдөж байгааг бүгдээрээ жишээн дээрээс ажиглацгаая. Хар, хэр, хор, хур, хөр, хүр. За тухайн авааг хэлэхэд хэрвээ дуудлагыг нь та бүхэн сайн ойлгохгүй, хүүхдүүд ойлгохгүй байх юм бол дуудлагыг нь үгийн адагт орж байгаа жишээн дээрээс хүүхдэд сайн ойлгуулж хэлж өгөх хэрэгтэй. Тухайлбал юм бол хэ авааг хэлэхэд сонгох гэдэг үгэн дээр сон хэ баг хэн гэд анир сонсдож байгаа. Тэгэхээр энэ дуудлага нь үгийн адагт илүү их яаж хэлэгдэж байгаа нь илүү их ойлгомжтой сонсогдох болно. За 8-аас дээш настай хүүхдүүд ялангуяа энэ гадаад хэл үзсэн, үсгэлээд одоо уншдаг болчихсон хүүхдүүд тухайн эхний хэдэн гээгүүлэгчийг үзэхэд чөлөөтэй уншдаг, хурдан уншаад сурчих нь. Харин жаахан хүүхдүүд 5-6 настай хүүхдүүдэд энэ нь хүнд байж мэдэх юм аа. Хэрвээ бага насны хүүхдүүдэд хүнддэж байх юм бол бүр авиа тус бүрээр нь хэлж ойлгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хэ холбоод гэж ингэж холбож өгнө. Хэ гэд энэ баг их гэж дуудагдаж байгаа зөв дуудлага нь болохоор за гэх хүчлэнгээр холбоод уншуулаарай. За жишээ өгнүүдийг уншиж үзүүлье. Хам, сам, хүс, хүйс. Хүйс гэдэг үгийн утгын тайлбарыг хэлье. За хүйс гэдэг бол хэвлийн өмнө тал. За хүйн угнаас үлдэж хосорсон сорвийг хэлдэг. За хүйс гэдэг бол бас эримийн ялгааг хэлж байгаа. За нөгөө утга нь жинхэнэ нэрийн хилцүүн айг хүйс гэж хэлж байгаа. Орос хэлэнд эрим эрс хүйс гэж бид ярьдаг. За хүйс гэдэг нь цэцэг үр жимс зэргийн шилэг тогтсон газрын гол төв хэсгийг бас цэцгийн хүйс гэх мэтлэнгээр хэлдэг. За дараагийн 4 жишээг дэлгэснээс хараад уншаарай. Жишээ өгүүлбэрийг бүгдээрээ дэлгэснээс хараад уншаарай. Дараагийн гээгүүлэгч маань В гээгүүлэгч байгаа. За В гэж хэлэхэд В уруулын гээгүүлэгч. За уруулын гэдэг маань хоёр уруул нийлж хэлэгдэх гээгүүлэгчийг хэлж байгаа. За хэлний бус гээгүүлэгч юм аа. За хэлний бус гэдэг маань уруулын гээгүүлэгчийг хэлэхэд хоёр уруул нийлэх яг тэр явцад хэл ямар ч хөдөлгөөнгүй байж байгаа аман дотор чинь хэл чинь дээш доош хөдлөхөө гэсэн үг. Тийм учраас бид хэлний бус гэж хэлж байгаа юм аа. За В бол дуутай гээгүүлэгч, мөн шүргэж хэлэгдэнэ. За В гээгүүлэгчийг бичиж үзүүлье. В. Жижиг В. За эвэр гэдэг үгийг бичье.
В гээгүүлэгчтэй үг хэрхэн хэлэгдэхийг дэлгэснээс харцгаая. Хуур, хээр. За дараагийн хоёр үгийг та бүхэн өөрсдөө дагаад уншаарай. How, have. За В гэдэг энэ нөхцөлийн тухай хэлж өгье. В гэдэг маань үйл үгийн өнгөрсөн цагийн нөхцөл. Энэ маань тухайн үеийг эрт өнгөрснийг тухайн хүн өөрөө мэдэж байгаа тохиолдолд энэ нөхцөлийг хэрэглэдэг. За өгүүлбэрийн эцэст тохиолддог ийм нөхцөл байгаа. За өөрөөр хэлэх юм бол дорж Парис яв гэхэд тухайн доржийг явсныг тэр өгүүлэгч этгээд өөрөө мэдэж байгаа, өөрийн биеэрээ мэдсэн гэсэн энэ санааг гаргаж ирдэг. За өгүүлбэр хэрхэн бүтэж байгааг дэлгэцэн дээрээс хараарай. За энд хоёр өгүүлбэр өгөгдсөн байна. За хүүхдүүдэд тайлбарлахдаа өгүүлбэр эхлэхэд өгүүлбэрийн эхний үсэг томор хичээлдэн, өгүүлбэр төгсгөд ард нь цэг тавина гэдгийг байнга давтаж хэлж байгаарай. Дараагийн гээгүүлэгч маань ил гээгүүлэгч байгаа. За ил гээгүүлэгч хэрхэн дуудагдах байдлыг сонсоорой. Ил. За ил бол уруулын бус хэлний урдуур хэлэгддэг. Дуутаас сул ширхэх гээгүүлэгч байгаамаа. Ил гээгүүлэгчийг хэрхэн бичих аргачлалыг харуулъя. Ил. Жижиг ил. Айлан гэж бичиж. За ил гээгүүлэгчээ эвшиг аваагаар үйлүүлээд уншаарай. За би жишээ өгье. Алим. Улам. Олон. За авлаа. Хэллээ. Оллоо. Өрлөө. За энэ хичээл дээр бид нэр лаалээ, лоолөө гэсэн үглийн төгсөх нөхцөлийн тухай хүүхдүүдэд ойлгуулж болох юм. За үйл үгийн үндсэнд лаалээ, лоолөө нөхцөлийг залгаж тухайн үйл үгийн мэдэгдэж өнгөрсөн цагийн утгыг илэрхийлдэг. За дэлгэцэнд өгдөж байгаа өгүүлбэрийг та бүхэн уншаарай. За эхний хэдэн гээгүүлэгчийг гээгүүлэгчээс бараг эхний 8 9 гээгүүлэгчийг хэлэхэд одоо илүү их амархан байдаг. Хурдан уйлж хурдан уншиж сурдаг. За ягаад гэвэл эдгээр гээгүүлэгчд маань удаан дуудагдаж хэлэгддэг. Удаан дуудагдана гэдэг маань удаан барьж ингэж тогтоож одоо амнда та хэлж чадна гэсэн үг. Дараагийн гээгүүлэгчээс бараг гээгүүлэгчээс эхлээд түргэн дуудагддаг. Хурдан дуудлагатай гээгүүлэгчүүд ороод ирэхээр зэрэг хичээл маань нэлээд хүндэрч хэлдэг гэдгийг санаарай. Ил гээгүүлэгчийн дараа бид энэ гээгүүлэгчийг үздэг. За энэ гээгүүлэгч уруулын биш. За энэ монгол хэлний энэ гээгүүлэгч хоёр янзаар хэлэгдэнэ. За зарим энүүд нь хэлний урдуур хэлэгддэг, зарим энэ гээгүүлэгч хэлний хойгуур хэлэгддэг. За үүнийг жишээн дээр маш тодорхой тайлбарлаж өгье. За энэ хамаршиж хэлэгддэг, дуутаас бол хамжих гээгүүлэгч юм аа. За энэ гээгүүлэгчийг бичье. Энэ сонин гэж бичье. Энэ гээгүүлэгчийн үзүүрээр буюу урд руу хэлэгдэж байгаа энэ хойгоор хэлэгдэж байгаа энийн ялгааг хэлж сонсгоё. Сан. Тун. За та бүхэн анзаарсан байх. Сан гэдгийг энэ номын сан гэж хэлэхэд хэлэгдэж байгаа энэ гээгүүлэгч. За энийг хэлэхэд энэ хойгоор хэлэгдэнэ. Сан гэдэг энэ хойгоор хэлэгддэг. За монгол хэлчигт ан агнах гэдгийг ан наах уу гэж ингээд араар хэлэгдэж байгаа. Энийг хэлж байгаа. За санаж бодохын сан гэвэл урдуур хэлэгдэж байгаа. Сан гэдэг юм бол элчин бүрийн урагшаарж хэлэгдэж байгаа. За ялгааг нь хараарай. Тун. За энэ эм тун тэр тун гэдгийн эхний тунах гэдэг үйл үгийн тун гэж урагшилж хэлэгдэж байгаа туныг та бүхэн ялгааг нь мэдрэхийг хичээгээрэй. За хан.
он. За ханхүү гэдгийн хан боргоцоо гэдгийн хан гэдэг нараар хэлэгдэн. Тэр хэл чинь өөр энэ хаагуур хэлж байгаа. Хан хэлээд үзээрэй. Хан. За хан туурганы хан гэж хэлэхэд урдуур жилэгдэж байгаа. Хан. За он жилүүд гэдгийн он. За одоо онох гэдгийн оныг хэлээрэй. Он. Заавар өргөжлж хэлж байгаа. Хэлний үзүүрээр хэлэгдэж байгаа энийг хэлний хойгоор хэлэгдэж байгаа энээс ялгахын тулд энэ а, о, о гişгийг биш ард нь эний ард бичдэг. Эдгээр гişгийг болохоор ялгах гişг гэж хэлдэг. За ялгах гişгийг хизээч хийж болохгүй. За энэ гээгүүлэгчийн энэ дуудлага ялгааг маш сайн ойлгосон бол бид нар ялгах гişг болон дараалж орсон 2 3 гээгүүлэгчтэй үгийг сайн зөв бичиж сурах юм аа. За эцэгчүүдтэй эргэж сануулхад дараалж орсон 2 гээгүүлэгчийн хувьд энэ үзүүрээр хэлэгдэж байгаа энэ хэлний эний өмнө талд эзэж гişг бичихгүй, харин дараалж орсон 3 гээгүүлэгчийн хувьд хэлний үзүүрийн эний өмнө заавал гişг бичдэг гэдгийг анхаараарай. За тухайлах юм бол дэлгэснээс хараарай. Сурна, хэлнэ, олно, өснө. За энд сурна гэж хэлэхэд дараалж орсон 2 гээгүүлэгч, ир гээгүүлэгчийн дараа хэлний үзүүрийн энэ орсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол сурна гэж ингэж хэлж байгаа. За дараалж орсон 2 гээгүүлэгчийн тухайд 2 дахь гээгүүлэгч нь хэлний үзүүрийн энэ байх юм бол сурна гэдгийн энийн өмнө талд хизээч гişг бичихгүй. За суралцсан гэдэг үгийг бүгдээрээ авч үзье. Суралцсан гэж хэлэхэд за ил 1-р гээгүүлэгч, С 2 дахь гээгүүлэгч. За энэ хэлний үзүүрийн энэ 3 дахь гээгүүлэгч нь байгаа. За ингээд 3 дахь гээгүүлэгч буюу тэр одоо ирээдүйн цагийн үйл үгийн ирээдүйн цагийн нөхцөлийн өмнө энэ богино гişгийг заавал бичих ёстой гэдгийг санаарай. Жишээ өгүүлбэрийг бүгдээрээ дэлгэснээс хараад уншаарай. Энэ гээгүүлэгчийн дараа бид иш гээгүүлэгчийн тухай үздэг. За иш гээгүүлэгчийн хэрхэн дуудагдах байдлыг сонсоорой. Иш. За иш бол уруулын биш хэлний урдуур хэлэгдэн дуугүй чанга шүргэх гээгүүлэгч байгаамаа. Иш гээгүүлэгчийг бичиж шүхэр гэж бичиж. Ишийг хэлж байгаа зарим жишээнүүдийг бүгдээрээ хэлье. За сүр, шүр, шүүр. Дараагийн 4 жишээг бүгдээрээ дэлгэсэн дээрээс хараад уншаарай. За иш гээгүүлэгчийг хэлж байгаа яг зөв дуудлага нь болохоор зэрэг за би нэг жишээ хэлье. Түлш гэдэг үгэн дээр түл ш гэдэг ингэ хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол иш гэхээр нэлээд удаан бариад түл ш гэдэг ингээд анир үс гэж ингэж хэлэгдэж байгаа гээгүүлэгч байгаа. Түлш. За энд жишээ олгож 2 өгүүлбэр өглөө. За энэ жишээнүүдийг та бүхэн дагаад уншаарай. За дасгалын хувилбарын тухайд хэд гурван бас нэмэлттэй тайлбар өгье. За иш гээгүүлэгчдэр тухайлах юм бол энд үгийг дүрстэй зураасаар холбох дасгалын хувилбарыг өглөө. За энэ маань Монгол орчингүй хүүхдүүдэд энэ дасгал маш их ач холбогдолтой дасгал байгаа. За ялангуяа бага насны 5, 6, 7 настай хүүхдүүдэд энэ дасгал их хэрэгтэй. За монголоор ярьдаг хүүхдүүд, монгол орчинтой хүүхдүүдэд болохоор энэ дасгалын ач холбогдол багасж
ирэх ёстой. За тийм учраас дасгалыг арай хөндрүүлээд за үгийг тохирох одоо үгтэй зургаасаар холбож гэдэг юм уу ингээд хөндрүүлээд өгөх ёстой. За би загвар жишээ олгоод энэ жишээг үзүүлээ та бүхэнд. За үүний дараа одоо хүүхдүүдийг хөгжүүлээд нэлээд хөндрүүлэх юм бол энэ үгийг нөхөж өгүүлбэрийн санааг зөв гаргаа гэсэн ийм хувилбар байж болох юм аа. За энэ бол маш мэдрэмжтэй, маш их сайн дасгалын нэг хувилбар байгаамаа. За одоо г-ийг өгүүлэгчийн тухай ярилцъя. За дуудлагын цансаараа г. За г бол уруулын биш хэлний хойгоор хэлэгдэх гээгүүлэгч. За г дуутай сул гээгүүлэгч хамжин хэлэгддэг. За хэлний хойгоор хэлэгддэг энэ г маань хоёр янзаар хэлэгдэж байгаа. За өөрөөр хэлэх юм бол хэлний г гэж хэлдэг бид нар. За энэ г болохоор зэрэг хэлний гүн бусуугийн г гэж хэлж байгаа. За нөгөө г нь болохоор бүр энэ хоолоор хэлэгдэж байгаа г байгаа. За энийг болохоор зэрэг хоолон г буюу хоолон га гэж хэлж байгаа. Хэлний гүн үгийн г гэх мэтлэнгээр монгол хэлний сургачдад янз бүрээр нэрлэгдсэн байгаа. За бид энэ дээр нэлээд тогтож өнөөдөр ярилцъя. За г гээгүүлэгчийг энэ хоёр ялгаатай хэлэгдэж байгаа дуудлагыг ойлгохгүй бол мөн ялгаах шиг язгуур нэр үгийг зарим нэг хэсэг бүлэг өгсүүдийн одоо зөв бичих тэр дүрмийг ойлгохгүй төрөх юм аа. Г гээгүүлэгчийг бичиж үзүүлье. Г. За мөг гэдэг үг бичээ. Мөг. Өөрчлөн зургаас бүгдээрээ г гээгүүлэгчийг хэлэх жишээ өгнүүдийг харж ажиглахаарай. За жишээн дээр бүгдээрээ нэлээд ярилцъя. За хурга. За унага. За эхний хурга гэхээр зэрэг хонь хурганы хургыг хэлж байна. Хурга гэдэг хэрвээ та анзаарах юм бол хурга гэхээр зэрэг баг энэ хоолоо дээр ирээд бүр энэ хоолоогоор ч хэлэгдэж байгаа. Хурга гэдэг гах гэж ингэж чахарч энэ хоолоо дээр ч хэлэгдэж байгаа г байгаа. Энийг болохоор зэрэг хоолон га гэж хэлээд байгаа. Хоолоогоор хэлэгдэж байгаа учраас за нөгөө хураг гэдэг ураг за чуулган хуруул хурагч гэдэг юм. Тэр үйл үгийн г байгаа. Г-гээр төгсөж хэлэгдэж байгаа г нь болохоор зэрэг хэлний энэ угт хэлэгдэж байгаа. Хэрвээ хэлий чи ингэж уртаар байгаа юм хэл чин бүр тэр арийнхаа уг хэсэг дээр очиод хэлэгдэж байгаа. Энэ г хэлж байгаа. Хураг гэж ингэж хэлж байгаа. За унага. За унаг. За газар томхын унаг гэдэг тэр зүйлийнх нь унаг гэж ингэж хэлж байгаа. За дараа нь дахиад жишээ өгье. Арга. За одоо эхний энэ арга гэдэг бол арга. За арга зүй гэдгийн арга гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр энэ маань хоолоогоор хэлж байгаа. Хоолон гаага. За арга гэдэг энэ арга яс гэдгийн арга савар гэдгийн арга байгаа. За г гэж ингэж г-гээр төгсөж өчнө. За энэ байна. Буг. За буг. За энэ хоёрын ялгааг сайн ялгаж ойлгох хичээгээрэй. За аль нь хоолон г, аль нь хэлний г болохыг та бүхэн сайн сонсоорой. Буг. Алга бөмбөг. Алга гэдгийг чийжлүүлчээрэй хүүхдүүдтэй. За алга өнгөний алга. За энэ гарын алганы алга байхгүй гэдгийн алга гэж бичиж байгаа алга байгаа. За энд хоёр жишээ өгүүлбэр үзье. За энэ хоёр жишээ өгүүлбэрийг уншуулаарай. Ярианы дадлах хичээлдэр хүүхдүүдээр сургаал үг, зөвөрчсөн үгийн утгыг тайлбарлах энэ дасгал ажлуудыг хийж ивэл илүү үр дүнтэй байх болно. За зөвөрчсөн үг маань цөөн үгийн бүтцтэй гүн утга болгохтой байдаг учраас энэ хүүхдүүдэд тайлбарлаж ярихад төхөмтөө илүү ойлгомжтой байдаг. За мөн үлгэр Монгол ардын үлгэрийг уншаад үлгэрийн утгыг хүүхдүүдээр яриулах хэрэгтэй. Та тэгээд өөрөө оновчтой
сонирхолтой асуултыг тавьж хүүхдийн ярианы баялагийг нэмэгдүүлэх хэрэгтэй. За шинжлэх ухааны академи хэл зохиолын хүрээлэнгээс 2008 онд гаргасан Монгол Ардын аман зохиол гэдэг ном байгаа. За энэ номон дээр 10,440 зөвөрц зүйгийг үсгийн дараалалаар нь эмхтгэж ингэж хэвлэсэн байгаа. За ер нь цуврал номнууд бол маш их байгаа. Эцэгчүүд та бүхэн үзээрэй. За үлгэрийн тухайд болохоор зэрэг аз хур гэд хязгаарлагдмал хариуцлагатай компани тэр 4 цуврал тийм үлгэрийн номнууд гарсан байгаа. Монгол Ардын үлгэр гэд энэ 2011 онд Болор Судар компанид хэвлэгдсэн байгаа. За энэ номыг бас сонирхоорой. За Г гээгүүлэгчийн дараа бид Д гээгүүлэгчийн тухай үзнэ. За Д гээгүүлэгч уруулын бус хэлний урдуур дуутаасвал хамжих гээгүүлэгч юм аа. За хамжих дээр за Д гэж хэлэхэд ер нь тухайн гээгүүлэгчийг хэлэхэд хамжиж хэлэх хэрэгтэй уруулшуудын өгүүлэх хэрэгтний оролцоо өөр хэлэгддэг. Тухайлах юм бол Д гэхэд одоо энгийн үгээр тайлбарлах юм бол хамжиж хэлэх гэхдээ хэл чинь нэлээд их хэсэг нь аваарч ийн тагнаад дээр очно алдаад буцаж ингэж салж хэлэгдэж байгаа. За Т гэж хэлэхэд болохоор хэлний чинь ихэнх хэсэг биш нэг үзэр жоох хэсэг нь очиж тагнаад хурж хэлэгдэж байгаа гэдгийг анзаараарай. За тухайлах юм бол урд хойд гэдгийг урдыг хэлэхээр урд Д ингэж хангагдана. Урд. За урт гэж хэлэх юм бол урт богино уртыг урт гэдэг энэ дуудлага бас өөр байгаа. Үнийг бүгдээрээ анзаарч байгаарай. Д гээгүүлэгчийг гэж чинь жижиг Д. За даам гэж чинь. Даам. За жишээ өгнүүдийг бүгдээрээ уншицгаая. Дах, даах, дайх, дах, даах, дайх. За дараагийн 7 үгийг бүгдээрээ хүснэтэн дээрээс хараад уншаарай. За дах гэдэг үгэн дээр утгын тайлбар өгье. За энэ дах гэдэг маань хүйтний улиралд үсийг нь гадагш харуулж өмсөх арьсан хувцсыг хэлж байгаа. За дах болох гэхээр зэрэг томдох, элбэгдэх гэсэн утгатай. За дахан доогуур гэж ярьдаг. Сэмхэн, нууцаар гэсэн утгатай. За монголчууд одоо хэдийгээр биеийн бага байгаа боловч өсөж том болохын цагт их үйл хэргийг бүтээнэ гэдгийг дахан дор ир, дайхан дор хөлөг гэх мэтээр ярьдаг. За эдгээр жишээгүүдийг бүгдээрээ уншийе. Сурдаг, хилдэг, сонсдог, өгдөг. За энэ дээр бид үйл үгийн энэ дагдаг, догдог гэсэн одоо холбох нөхцөлийн тухай ойлголтыг хүүхдүүдтэй өгөх юм аа. Үйл үгийн үндсэнд дагдаг, догдог нөхцөлийг залгаж тухайн үеийн байнга үйлдэж байгаа утгыг илэрхийлдэг. За өөрөөр хэлэх юм бол уншдаг, хийдэг. За би дэлгүүр явдаг, номын сан явдаг ч гэдэг юм ингээд дандаа тухайн үйл байнга давтагдж байгаа гэсэн энэ санааг илэрхийлдэг юм нөхцөл байгаа. За холбоо үгэн дээр болохоор зэрэг уншдаг ном гэх мэтлэнгээр нэрийн холбоо өгүүлдэг. За энгийн өгүүлбэрт болохоор зэрэг за жишээ нь сүрэн байнга ном уншдаг гэдэг үйл үгийн төгсгөл хэлбэр байж болох юм. За нийлмэл өгүүлбэрийн төвшөнд за тухайлах юм бол сүрэнгийн уншдаг номыг бий худалдаж авах гэдэг ч юм уу. Энэ тохиолдолд энэ дагдаг, догдог нөхцөл нь тодтол гишүүн өгүүлбэрийн өгүүлэх хүний хэлбэржилт болж гол өгүүлбэрийн нэрэнд очиж ингэж холбогдож өгдөг ийм нөхцөл юм аа. За дараагийн 2 жишээ өгүүлбэрийг бүгдээрээ уншаарай. Б гээгүүлэгчийн тухай ярилцъя. За Б бол уруулын гээгүүлэгч, хэлний бус, дуутаасвал хамжих гээгүүлэгч байгаамаа. За Б гээгүүлэгчийг бичиж үзүүлье. Б. За бөмбөг гэдэг үгийг бичье. Бөм. Бөг.
жишээ өгүүдийг хэлье. Бар, бир, баг, баг. За дараагийн 4 жишээг та бүхэн дэлгэснээс хараад уншаарай. За энд 2 өгүүлбэр өгөгдсөн байгаа. За энэ 2 өгүүлбэрийг дагаад уншаарай. За хүүхдүүдэд хэлэхдээ өгүүлбэр хэлэхдээ томоор, өгүүлбэр төгсгөд цэг тавина гэдгээ давтаад яваарай. Би вэг хэлэхэд за энэ асуун чимэх үгийг хэрхэн хэрэглэх вэ гэдгийг жишээн дээр харуулъя. Хамбал, хинбэ, ос, бол, ав, бал. За жишээ өгөөдгийг харъя. За ин, ил, вэ гээгүүлэгчээр төгсөж байх юм бол бэгээр эхэлсэн нөхцөлийг бичдэг гэдгийг анхаараарай. За бид авийн зөв хичээлийг зааж явахад хүүхдүүдэд тулгарах бэрхшээлийг ямар бэрхшээлүүд тулгарч болох вэ гэдгийг та бүхэнд сануулъя. За эхлээд түргэн дуудлагатай гээгүүлэгчийг үзэж байхад хүүхдүүд маш хурдан үйлээд уншаад ингэ явчихдаг. За гэтэл ер нь хүндрээд ирэхээр зэрэг хүүхдүүд үдсэн гээгүүлэгчээ англи хэлний гээгүүлэгчтэйгээ хольж сольдог. Өөрөөр хэлэх юм бол та а гэж заагаад хахад хүүхдэд урдаас чинь эй гэд ингээ хэлээд байна. За ин гэж хэлээд байхад ээч гэд ингээ урдаас чинь ингээ хэлээд байдаг. Тэгэхээр зэрэг энийг яаж хүүхдүүдэд ойлгуулах вэ гэдгээ өмнөөс нь сайн бодож тооцоолоорой. За яг нэг үгийг л маш зөв дуудлагатайгаар за үгийн адагт тухайн гээгүүлэгч орсон жишээг ойлгуулаад цээжлүүлчих хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүд бараг алдаа гаргахгүй хаа гэж бодож байна. За тэгээд ер нь миний зорилго болохоор зэрэг тухайн үгийг хэлэхэд сонсож чадах энэ чадвартай болох. За тухайн үгийг дуудахад буулгаад зөв бичих. За ийм хольж солихгүйгээр хараад шууд ялгах энэ чадвартай болгох гэсэн энэ зорилгын үүднээс жишээнүүдийг маш их холиод эсрэгцүүлээд гээгүүлэгч их шиг эсрэгцүүлсэн жишээнүүдийг өгсөн байгаа. За бас нэг тулгарч болох бэрхшээл нь за тухайлах юм бол хөх дайлын бэн тэрлэг гэдэг ингээ хэлэхэд хүүхдүүд за хөх гэдгийг ойлгож болох юм. Хөх гэдэг бол өнгөний хөх цэнхэр гэдэг өнгө байдгаа гэд мэддэг. За дайлан гэхээр мэдхээ ажих нь тэрлэг гэхээр бас утгыг мэдхээ ажихдаг. За гэтэл хөхийг зөвхөн өнгөөр нь мэднэ. Хөхөө хөх эсвэл янзаг эхээ хөхөө гэдэг тэгэхээр утгыг ойлгох аваачих нь. Тэгэхээр зэрэг бид заахтаа тодорхой хэмжээгээр маш жижигхэн тийм энгийн жишээн дээрээс ойлгуулсан явах хэрэгтэй. Хөхөөн гэдгийг хөхүү гэдгийг хэлчихэд хөх гэдэг нь хөх дэлэнгийн утгатай, хөхөх гэдэг өвлөгийн утгатай гэд ингээд тайлбарлаа явах хэрэгтэй байгаамаа. За бас нэг жишээ болохоор эцэг эхчүүдээс одоо ийм санал ирсэн. Одоо ингээд аваа таниулах хичээл ороод дууссаны дараа хүүхдүүд уншсан юмныхаа утгыг ерөөсөө ойлгож өгөхгүй байна. Тэгэхээр зэрэг энийг яах вэ багшаа гэдэг ингээд асуудаг. За жишээ нь би болохоор бэрхшээлийг их сонсдог. Яагаад гэвэл хэрвээ бэрхшээлийг нь бид мэдчих юм бол тэрнээс яаж гарах тэр аргуудыг нь бас ингээд сонирхож олох хэрэгтэй бид нар. Тэгэхээр зэрэг жишээ нь нэг ээж одоо ингээд хэлж байгаа юм. Дулмаа дундаг дэндүү нар даам суруу гэдэг ингээ өгүүлбэр байхад хүүхдүүд дулмаа дэндүү одоо тэр хүний нэр байтал тэр нар гэдэг нь одоо тэнгэрт байдаг нар тэгээ даам суруу гэчээр утгыг ингээ ойлгохгүй байна гэд ингээ 6 настай хүүхдүүд ингээ хэлж байгаа гинэ. Хэрвээ бид ингэж одоо хүүхдүүд ойлгож байгаа бол бид заахтаа энийг маш амар аргаар за нар гэдэг бол үндсэн утга нь Тэнгэрийн эрхэс гэсэн утгатай. Энэ бол Тэнгэрийн нарыг хэлдэг. За нөгөө бас нэг нар гэдэг үгийн бас нэг утга болохоор зэрэг олон тооны нөхцөл үүсгдэг ийм утгатай гэд одоо багш гэх юм бол нэг багшийг хэлж гин. Багш нар гэвэл олон багшийг хэлж байгаа. Эмч гэх юм бол нэг эмчийг хэлнэ. Эмч нар гэвэл олон эмчийг хэлж байгаамаа. Энтэй адилхан нар гэдэг бол олонний утгатай нөхцөл юм а гэдгийг нь тайлбарлаад анхандаа заахтаа сайн ойлгуулах хэрэгтэй юм а. Тэгвэл бид хүүхдүүдтэй энэ бэрхшээлээс тойрч гарах аргыг нь зааж өгч байгаа гэсэн үг юм аа. За тэг өгүүлэгчийн тухай ярилцъя. Тэ ургуулын бус хэлний урдуур дуугүй чанга хамжих гээгүүлэгч байгаамаа.
Т гээгүүлэгчийг бичиж Т жижиг Т. За тэмээ гэдэг үг бичиж тэмээ. За зургаас Т гээгүүлэгчийн жишээ үгүүдийг хэрхэн хэлэгдэж байгааг хараарай. За жишээ үгүүдийг уншиж үзье. Тал, тайл, гал, дайл, тал, тайл, гал, дайл. За дараагийн 3 үгийг дэлгэцээс хараад уншаарай. За энд 2 өгүүлбэр өгсөн байгаа. За энэ 2 өгүүлбэрийг бүгдээрээ уншаарай. За эхний өгүүлбэрийг би уншигъя. Төл мал, өхөрдөм, хөөрхөн. За Т гээгүүлэгчийн яг дуудагдах байдлыг хөрст гэдэг жишээн дээр бүгдээрээ харъя. Хөрст ингэж хэлж байгаа. За Т бол яг анир үсгэж хэлж байгаа. Чанга хэлэгдэхгүй. Хөрст энэ дуудлага нь ингэж хэлэгдэж байгаа. Энийг хараарай. За өнөөдрийн үзэх сүүлийн үсэг маань зөөлний тэмдэг. За зөөлний тэмдэг аваа тэмдэглэдэггүй. За тэмдэг үсэг гэж хэлдэг. За зөөлний тэмдэг өвчж үзүүлье. Таха. Тэх. За зөөлний тэмдэг гэхээр зэрэг хүүхдүүд ойлгодоггүй. За ялангуяа бага насны хүүхдүүд зөөлний тэмдэг гэдэг чинь ямар утгатай юм бэ? Юу гэсэн үг юм гэдэг ерөөсөө ойлгодоггүй. За энийг ойлгуулах одоо ганц зөвхөн жишээн дээрээс л бүгдээрээ хүүхдүүдтэй ойлгуулахыг хичээх хэрэгтэй. За өөрөөр хэлэх юм бол тах, тах гэж хэлэхэд энэ хатуу хэлэгдэж байгаа хий, зөөлрч хэлэгдэж байгаа хий хоёрын ялгааг сайн сонсгож сурах хэрэгтэй байна. За дахиад хэлье. Тах, тах. За хол, 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 хол. За хатуу хэлэгдэж байгаа ил, хол. Зөөлрч хэлэгдэж байгаа ил, хол. За ялгаагаа сонсгорой. Ам, 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 ам. Хуул, хуйл, хуул, хуйл. Өгүүлбэрүүдийг уншаарай. Соль, морь, унав. За бид эрүүгийн одоо зөөлрч хэлэгдэж байгаа энэ одоо гэгүүлэгчийн ардталд зөөлний тэмдэг тавьж ялгадаг юмаа гэдэг хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. За энэ маань эм үгэн дээрээс хэрэглэгдэхгүй. За энэ маань зөвхөн эр үгэнд зөөлрч хэлэгдэж байгаа гэгүүлэгчийг ялгахын тулд ард нь тавьдаг маа гэдгийг бас ойлгуулах хэрэгтэй. За үүнийг ойлгохгүй бол эр үгийн дан зөөлрсөн гэгүүлэгч мөн давхар зөөлрсөн гэгүүлэгчтэй үгийг хүүхдүүд бичиж сурахгүй гэсэн үг. Тэгэхээр зэрэг дан зөөлрч байгаа энэ гэгүүлэгчийг жишээлх юм бол морь гэдэг зөөлрч хэлж байгаа. За энэ морь гэдгийг одоо маш жижиг жишээн дээр жишээ нь морио гэх юм бол тэр зөөлний тэмдэгний болоод урт хичгийн нэг нь хасагдаад ирчихчин гэдэг хичээл суган дээр нэг үг тайлбарсаар байгаад явцын дунд тэр дүрмийг ойлгох жишээ баяртайгаар ингэж хийж болох юм аа. За мөн давхар зөөлрсөн гэгүүлэгчийг ойлголтыг бас өгж болно. Тухайлх юм бол тамхи гэдэг үг байна. За тамхи гэж хэлэхэд энэ зөөлрч хэлэгдэнэ. Хээ зөөлрч хэлэгддэг. Тэгэхээр тамхи гээд бас им нь ингээд тамхи гэд ингээ хээнээс давхар зөөлрөл гэж байгаа. Тэгэхээр зэрэг монгол хэлэнд давхар зөөлрсөн гэгүүлэгчтэй үгийг зөв бичгийн дүрмэд журамлахдаа хоёр дахь
гээгүүлэгчийг нь ард и тавина, и тавьж өчиж ингээд өөрөөр хэлэх юм бол энэ дүрмтэй холбоотой там хи, ар хи, ан ги, бор ви, гор хи гэж үчигдгийн учир энэ юм аа. За авиа таниулах хичээл заахта эцэгчүүд маань нэг зүйлийг маш сайн ойлгох, бас бодолцох хэрэгтэй. Ер нь хэлний хичээл дээр бид сонсох, бичих, унших, ярих гэсэн энэ чадваруудыг нь одоо хамтд нь хөгжүүлж явах учиртай юм байна. За Монгол орчинтой хүүхдүүдийн тухайд болохоор сонсох, ярих чадвар нь илүү хөгжсөн байдаг учраас багш бичих, унших чадвар дээр гол анхаарлаа хандуулдаг. Харин Монгол орчингүй хүүхдүүдийн тухайд энэ дөрвөн чадварыг зэрэг ингэж авч явдаг учраас зааж байгаа хүнд бол нэлээд одоо хүндрэлтэй байдаг юм аа. Тийм болохоор бидэнд монгол хэлний хичээл заахад туслах одоо гол зүйл маань бүгдээрээ гэртээ монголоор ярих явдал юм аа. За ингээд дараагийн буюу төгсгөлийн хичээл хүртэл түр баяртай.